Илэрхийлье. Тэгээ 10 дугаар сарын 31-ээс өмнө улсын их хурлд 5 жилийн үндсэн чиглэлийг өргөн мэдүүлэх хуультай ингээ хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын хуулийн дагуу алсын хараа урт хугацааны бодлого энэ дунд хугацааны бодлогодоо суурлаад 5 жилийн үндсэн чиглэлийг их хурлаар хэлэлцүүлж батлана. Тэгээ үүнд суурилсан хөрөнгө оруулалтын хөтөлбөр за мөн эх жил бол энэ 5 жилийн үндсэн чиглэлдээ суурилж бид нар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөгөө мөн боловсруулах учиртай. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэл бол эх 5 жилд хэмжиж болох үз, хүрч болох үз, цаг хугацаанд тодорхой, бодиттой ийм зорилтуудыг агуулах ёстой гэдэг утгаараа бол энэ удаагийн 5 жилийн чиглэлийг илүү их бас тодорхой боловсруулахыг бол хичээж ажилласан гэдгийг бас та бүхэндээ хэлье. За ингээд өнөөгийн нөхцөл байдлуудыг бид бас дурдах хэрэгтэй. За эдийн засаг 2 дугаар улиралд бол идэвхжсэн. Оны эхний хагас жилд бол 5.6% бол өслөө. За шинэ засгийн газар байгуулагдаад эхний 100 хоногт бол 2.2 их найт төгрөгийн хэмнэлтийн төсвийг бол батлуулсан. За энэ хүрээндээ төсвийн тодтголын хүрээнд 2.2 их найдын хэмнэлтийг хийсэн. За эх жилийн төсвийн бодлогыг бол илүү мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлэх, хувийн хвшилтэх, ажлын байраа хадгалж үлдэх. За геологийн салбар буюу эдийн засгийн маань экспортын бүтээгдэхүүний голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа салбар. За геолог эрэл хайгуулыг илүү их дэмжих, шинжлэх ухааныг дэмжих гэдэг яг энэ мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлэхийг илүүтэй ирмэлцсэн. За ингээ өнөөдрийн байдлаар бол эдийн засгийн өсөлт 2025 оны эхний хагас жилд бол 5.6% өсөх буюу эх жилд бол бас нэг 5.7%-тай эдийн засгийн өсөлтийг байна гэж тооцож төсвийн хүрээ эх оны төсвийн төсөөллийг их хурлд өргөн мэдүүлээд хилцүүлгийн шатанд бол явж байна. За инфляц бол Төв банкны зорилтод интервалын орчимд бол байгаа. Сая Монгол банк үндэсний статистикийн хороо бас тодорхой тоонуудынхаа талаар мэдээллүүд өгсөн. За тэгээ хуулийн заасны дагуу бол бид нар нэг макро 9 тоог их хуралд төсвийн хүрээг дагуулж өргөн мэдүүлсэн. Тэгээ энэ хүрээндээ төсвийг төлөвлөсөн бол байгаа. За төсвийн орлого бол өмнөх оны төвшинг гүйцэхгүй байгааг хэдий ч богино хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бол жишээ нь голлох бүтээгдэхүүн буюу нүүрс гэхэд өнгөрсөн сард бол түүхэн дээд түвшиндөө хүрсэн. Харьцангуй бас экспорт нэмэгдэх ийм төлөвтэй бол байгаа гэдгийг бас хэлье. Тийм учраас бид бол жишээ нь голлох бүтээгдэхүүнийхаа үнийг яг олон улсын Блумбергийн терминал дээр харж байгаад нэг 14-5 байгууллагуудын үнэтэй харьцуулаад их нэлээх бодиттой үнийг бол оруулсан. Хэд их өөдрөгөөр төсөөлөөгүй. Тэгэхээр эх оны төсвийн бодлого бол орлогооч бууруулсан, зарлагаач бууруулсан ийм төсөв болж байгаа. Тэгэхээр төсвийн сахилга бот хариуцлагын хувьд бол өмнө жилүүд барьж ирсэн төсвүүдтэй харьцуулахад бол илүү бас сахилга баттай, хариуцлагатай, төсвийн доктортой байдлын хуулинд заасан тусгай шаардлагуудыг барьсан ийм төсөв болсон. Урсгал зардлаа хүртэл жилийн төлөвлөгөөнд туссны дагуу урсгал зардлыг 24% дотор нь барих ийм бодлого бол хэрэгжүүлсэн. Цаашаа бол бид нар урсгалыг шат шатлаа үе шаттайгаар бууруулах ийм бодлогыг бол ярьж ажиллаж байгаа. За гадаад валютын нөөц бол тогтвортой нэмэгдэж валютын нөөц бол нэг 5.7 тэрбум Америк долларт бол хүрсэн. За манай голж экспортлж байгаа бүтээгдэхүүнүүд нэг 5 бүтээгдэхүүн дотор харьцуулаад үзэхэд бол цэсийн баяжмал төмрийн өдрийн экспортын бие хэмжээ бол өмнөх оноос өсөлтөө байгаа нь бол сайн үзүүлэлт. Тэгээ алт цэсний үн бол бас олон улсын зах зээл дээр өсөх юм хандлага бол байгаа. Тэгэхээр алт цэсний агуулга нэмэгдэнэ гэж тооцоод бид нар эдийн засгийн өсөлтийг бол харьцангуй өөдрөгөөр төсөөлсөн. Экспортын бууралтаас шалтгаалж төлбөрийн тэнцэл бол
алдагдaltaа байна. Тийм учраас энэ үед бол бид нар экспортод нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг зорж экспортыг нэмэгдүүлэх ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бол сая одоо хил дээр 2 удаа очиж ажилласан. За хил гаал дээр үүсэж байгаа хүнд суртал хувийн хвшилд үүсгдэг ачааг бол хөнгөлөх чиглэлээр арга хэмжээнүүдийг одоо шатраатаа авч хэрэгжүүлж байна. Ингэж бол мэдээж одоо экспортод дэмжих хэрэгтэй. Чөлөө худалдааны хилцээрүүдийг байгуулах ажлууд бол эрчимтэй өрнөж байна. За Евразийн орнуудтай чөлөө худалдааны хилцээрт гарын үсэг зурсан 5 парламентаар орох гэж байна. Энэ хүрээндээ дэлхийн бусад улс орнууд манай орноор дамжууд ирээ экспорт хийх одоо боломжуудыг эрэлхийлэхээр бас ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол их хурал дээр одоо энэ чөлөө худалдааны хилцээрийг хийх үеэр бусад орнууд манайхаар дамжуулж өөрсдийнхөө одоо эцсийн бүтээгдэхүүнийг бусад улс орн руу экспортлох ийм одоо гол боломжуудыг байгаамаа гэдгийг бусад улсуудтай бол яриад одоо бол явж байна. Гайл дээр одоо хилээр бараа нэвтрэхэд тавигдах нийтлэг журам гэж одоо журам байсан. Энэ журмыг бол шинчилсэн. Хоёр тал буюу одоо хөрш оронтойгоо худалдаа авагч талтайгаа гайл дээр мэдээлэлээ цахимаар солилцох болцоог бол бүрдүүллээ. За энэ хүрээндээ хоёр тал хоёулаа мэдээллийг хил бомбд за гайлын мэдээллийг бол солилцож чаддаг болсноороо хил дээр одоо нэг 15-6 км бараг одоо машинууд түгжирчээд байдаг асуудал бол одоо бүрэн бас шийдэгдээд явж байгаа. 6-7 одоо бууд суудаг, бичиг цаасаа бүрдүүлдэг, тамга тэмдэг дардаг, дарц даруулдаг байсан ийм хүнд суртлуудыг бол энэ мэдээллийг солилцох, цахимжуулах ажлын үр дүнд бол хил дээр үүсэж байгаа төгжрлүүд бол арилж байна гэдэг ийм сайн мэдээнүүд бол бас байгаа. Тэр ирэх жилээс бол бид нар одоо экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр бол зохих арга хэмжээнүүдийг бол авч ажиллана. Төсвийн хүрээний мэдээллийг боловсруулахдаа ч гэсэн эдийн засгийн өсөлтийг одоо хангуулахад тус одоо салбар ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг дээр яг ийм одоо хэмжигдэхүйц тоонуудыг тавьсан. Тэгэхээр илүү чанар суурилсан, тоонд суурилсан одоо ийм хэмжүүрүүдийг тавьж, гол индикаторуудыг тавьж бол ажиллаж байна гэдгийг бас хэлье. Зүгээр ер нь эх оны гол төсвийн бодлого бол эдийн засгт төрийн оролцоог бууруулъя. Хувийн хвшлийн бизнесээ тэлэх орон зайг нэмэгдүүлье гэж зорьсон. Тэгээд энэ бол нэг тийм олон одоо механик жижиг олон ажлуудаар хэмжигдээд байхдаа биш. Эх оны төсвийн хүрээний хуулийн төслийн гол онцлог бол төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаагаар бол хэмжигдэх ёстой. Тэгэхээр одоо бол 37.1% гээд тэнцвэржүүлсэн орлого нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа хоорондоо ийм одоо том хэмжээний одоо тоо хувьтай бол байгаа. Тэгэхээр орон зай юм баг багт бол хувийн хвшил оролцох болцоо төдийлөн байхгүй. Тийм учраас энэ тоог бол бууруулах ёстой. Тэгэхээр эх жил бол энэ тоог 30.9% буюу татвараар бүрдүүлж байгаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцаж байгаа харьцаа бол 30.9 болгож бууруулад үе шаттайгаар 28 онд 28.2% бууруулна гэдэг ийм төсвийн төсөөллийг оруулж ирснээрээ энэ 37.1 28.2 гэсэн харьцаанд дотор бол хувийн хвшил бизнесээ эрхлэх ийм одоо болцоог бий болгосноор эдийн засаг агшчих үед энэ мөчлөг сөрсөн бодлого бол хувийн хвшилтийг ажлын байрыг хадгалж үлдэх гол одоо төсвийн бодлого байх юмаа гэж бид бол одоо тооцсон. За үүнийхээ хүрээнд бол эдийн засгийн эрх чөлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль, за худалдаа авах ажиллагааны хууль, за энэ үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, энэ мэргэжлийн холбооны хууль гээд энэ баялаг бүтээгчдийг дэмжих цогц одоо реформ болвол хийгдэнэ. Дээрэс нь татварын багц хуулийн шинжилгээг бол олон нийтээр хилцүүлж байна. Төсөвт бараг 4 их 80 төгрөгийн ачаал үүсгэх татварын шинжилгээ хийнэ. Ингэснээрээ энэ одоо орон зайд хувийн хвшил одоо үйл ажиллагаа явуулах болцоо бол бүрдэнэ. За нийгмийн зүгээс ч гэсэн за 1.4 орчим их 80-ийн алдагдал яагаад үүсгэж вэ гэж шүүмжилж байгаа. Тэгэхээр эх жил бол 1.9 их 80 төгрөгийн одоо гадаадын зээл тусламжаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. Үүний 1.3 их 80-ыг нь бид 4 их 80-ыг нь алдагдал гэж тооцож байгаа нь өөрөө их усүрэн тодорхой буюу гадаадын зээл тусламжаар хийх
ажлуудаа энэ алдагдал дээр тавьж өгсөн. Ингэснээрээ энэ алдагдлын цаана өөрөө хувийн хвшилт, ажил гүйцэтгэх, бүх төрлийн одоо шинэ ажлын байр нэмэгдүүлэх юм болцоо бүрдэнэ. Жишээ нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлэр гихтэл олон одоо сургууль цэцэрлэг баригдана. Энэ сургууль цэцэрлэгүүдийн худалдаа авалт хийгднэ гэдэг бол хувийн хвшил, барилгын салбарт одоо сэргэлт бий болохын л одоо гол дэмжлэг. Тийм учраас ямар үед тодорхой алдагдал төлөвлөх үү, ямар үед алдагдал төлөвлөхгүй байна вэ гэдэг бол эдийн засгийн бодлоготойгоо уялдаж явдаг болохоос биш, үргэлж одоо олсныхоо хэмжээр зардаг ийм одоо төсөв төлөвлөсөөр байгаад өнөөдрийн байдалд бол хүрсэн. Эдийн засаг тэлж явах үедээ бид нар огт одоо хэмнэлт хийж чадаагүй, хоримтлуулж чадаагүй. Хоримтлуулсан одоо тэр тодорхой хоримтлалаа эргээд тэр нийгмийн олон төслүүдийг дэмжиж чадаагүй. Тэгэхээр нөгөө олсныхоо хэрээр үрээд байдаг энэ байдал чинь өнөөдөр төсвийн юм сахилга батгүй байдалд бол шилжүүлсэн гэж одоо ойлгож байгаа. Тийм учраас за миний хувьд бас энэ салбарын сайдаар томилогдсны хувьд бол төсвийн сахилга бат тусгай шаардлагуудаа их сайн барья. Урсгал их өндөр байлгахгүй, орлогыг бодитоор нь төсөөлөд зарлагаа дагаж одоо бууруулъя гэдэг зорилтыг барьсан. Өмнө нь бол батлагдсан байсан төсвийн өрөө бол 33.5 их найдын орлого болоод яг түүнтэйгээ адилхан зарлага гаргана гэж төлөвлөсөн байсан. А үүнийг бол одоо бид нар 31.6 их найдын орлого болоод 32.980 орчмын одоо зарлага гаргана гэхээр аль аль нь буурсан ийм одоо бас төсөв оруулж ирсэн. Тэгээ энэнийхээ хүрээнд 5 жилийн одоо чиглэл яг энэ бодлоготойгоо уялдаж одоо төлөвлөгдөх ёстой. Тэгэхээр төсвийн хүрээн дээр ч гэсэн жишээ нь одоо эдийн засгийн өсөлт 5.7 байна гэхэд энэ өсөлтийг хангуулахад алдсан ёсны агуулга нэмэгдэж байгаа бол уул уурхайн салбарт жишээ нь одоо оюутлагуудаа хилцээр дуусгах ёстой. Дуусгаж иж энэ эдийн засгийн өсөлт хангагдана. За олон жил ярьсан татврын маргаантай холбоотой тэр Петрочайна Дачин тамсагтай хилцээрийг дуусгах ёстой. Тэгжиж тэр 5.7-д хүрнэ. А үгүйгээр энэ өсөлт бол хангахдахгүй. Түүн шиг салбар болгонд энэ ажлуудыг одоо яг тоогоор нь үзүүлэлтүүдийг нь тавьж энэ төсөв энэ удаа бол боловсруулагдсан. Түүн шиг энэ 5 жилийн чиглэлч хийсэн бид нар бас яг ийм хэмжиж болох үс байдлаар хийя гэж зорж байна. За хүний хөгжлийн индекс бол 193 улсаас 104, оноо нь 0.7 орчим оноотой. Аз номхон талаан бүс нутгуудынхаа дунд нэг ийм одоо оноо авсан бол манайх бол байгаа. Хүний хөгжлийн индексээр 104-р байранд одоо жагсаж байна. Энэ бол маш хангалтгүй тоо. За Монгол улсын дундаж наслалт 71 дэлхийн дунджаас 5 жилээр бага байгаа. Тэгэхээр дэлхийн дунджаас та харьцуулахад энэ бага байгаа учраас энэ дундаж наслалтыг бол нэг 76 хүрэх хэрэгтэй гэдэг ийм одоо индикатор үзүүлэлтүүдийг тавьж байгаа. За боловсролын салбар гэхэд PISA 2022 үнэлгээгээр нийт 1215 оноо авсан. Тэгэхээр нэг OECD-ийн орнуудын дунджаас бол 218 оноогоор доогуур бол бид нар үнэлэгдэж байгаа. Тэгэхээр энэ дунджийг ахиулах дээр бид нар одоо математикийг 425 оноо, унших чадварыг 378 оноо, байгалийн ухааныг 412 оноо гээд энэ оноог ахиулах шалгууруудыг тавьж өгч байна. Бид нар өнгөрсөн хугацаанд бол 5 жилийн чиглэл боловсруулаад эргээд үнэлэхдээ зүгээр одоо юу гэдэг уншилтынхаа төвшинг ахиулнаа л гэдэг зорилт тавьдаг байсан болохоос яг нэг тэр одоо тэдгээр ангийн хүүхдүүдийн тестийн дундаж оноо тэдэн хувиар өснө. Энэ боловсролын салбар энэ оноонд яаж хүрэх вэ гэдэг үзүүлэлт тавихгүй байсан учраас олон форум уулзалт зөвлөгөө зохион байгуулсныгаа эсвэл нэг юм арга хэмжээ зохион байгуулсныгаа аваачаа тайлан тавьчихдаг. Тэгээд хангалттай 100% үнэлэгдсэн гэдэг. Ерөөсөө тэр нөгөө яг үндсэн үзүүлэлт нь тодорхой бус, индикатор нь тодорхой бус учраас хэмжиж чаддаггүй байсныг энэ удаа бол илүү хэмжигдэхүй байдлаар төлөвлөе гэж зорьсон. Манай улс бол авилгын индексээр 33 оноо авч 180 улстай харьцуулахад 114-р байранд бол жагссан. Тэгэхээр энэ дэлхийн дундаж оноо бол 43 оноо байхад манайх бол 33 оноотой байгаа. Тэгэхээр дэлхийн дунджид хүрэх зорилго л одоо бидний үзүүлэлт их 5 жилд. Тэгэхээр үүнд хууль зүйн яам яаж ажиллах юм бэ гэхээр жишээ нь хууль зүйн яам бол олборлох салбарын ил тод байдлын хуулийг гаргах ёстой. За нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг одоо хангалтын тулд одоо байгаа нийт 820 мянган мэдээлэл
нэгтгэсэн байвал энэ мэдээллийг 900 мянга төгрөх ёстой. Жишээ нь эдийн засгийн хөгжлийн яам бол тэр Transparency International гэдэг байгууллагатай ажиллаад бид нар яг авилгатаа тэмцэхийн тулд одоо үндсэн биднэрт тавиад байгаа нэг хэдэн шал зөвлөмжүүд байгаа. Тэр зөвлөмжүүдийг биелүүлэхийн тулд чинь эдийн засгийн эрхчлөөний хуулийг гаргах ёстой. Тэгэхээр тэр авилгын индексийг бууруулахад яам болгон хэрхэн ажиллах вэ гэдэг шалгуур үзүүлэлтүүдийн тухайлан тавьж байгаа. Тэгэхээр яам болгон өөрийнхөө шалгуур үзүүлэлтүүдийг хангуулахын тулд тэр ажлыг хийснээрээ бүхэлдээ тэр 8 зорилтод одоо хөтөлбөр биелэгдэхэд төхөн болно л гэж. За энэ удаа болвол шинэ засгийн газрын бүтцээр бол төлөвлөөд төсвөлөөд хянаад мониторинг хийдэг энэ чиг үүрэг бол нэг яам дээр ирсэн. Өмнө нь бол төлөвлөдөг ажил нь эдийн засгийн яам дээр, хяндаг ажил нь тусдаа сайттай. Тэгээ нэгтгээд засгаар оруулдаг энэ хэрэг эхлэх газар дээр. Тэгэхээр хин хийж байгаа нь үл мэдэгдэх байсан. Одоо бол төлөвлөсөн газар нь дээр нь эргээд мониторинг хийх бүх үйл явц бол нэг газар төвлөрж байгаа гэсэн. Тэгэхээр энэ ажлыг эргээд эдийн засгийн хөгжлийн яам үнэлэх учраас үнэлэхийн тулд индикаторуудаа эхнээсээ зөв тавьж явж байна л гэсэн үг. Тэгэхээр үнэхээр тэр тестийн дундаж оноогоор тэр төвшин ахаагүй бол эсэлтийн тэр ерөнхий шалгалтын 425 дунджаар 445-д хүрээгүй бол тэр боловсролын яам мянган одоо арга хэмжээ хийгээд ч үнэлгээ хангалтгүй л гэж үнэлэгдэх ёстой. Ингээд эхлэхээр бол шудраг байдал одоо бий болно. А үүнийг бол бид нэр бас систем хөгжүүлнэ. Тэгээ энэ систем хөгжүүлээд коноп дараад л одоо асуудлыг нь ярьдаг байдал руу байх юм бол ингээд нэг тойроод нэг жилд нэг маш олон одоо хөгжлийн бодлогын баримтчийг их хурл хилцээ суудаг нь бол багаснаа л гэж ингэж ойлгож байна. Энийг заавал ингээд хилцээд байх юм байхгүй. Хангалттай байсан хангалтгүй байсан гэдэг. Шууд системээр үнэлээд явна гэж ойлгож байна. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулинд зааснаар бодлого төлөвлөлт нэгдмэл цогц харилцаа уялдаатай байх боломж бол бүрдсэн. 19 оноос хойш бол 566 уялдаа холбоогүй нэгдмэл чанаргүй хэд олон бодлогын баримтчгүүд байсан. Их хурлаас баталсан 55, засгийн газрын харьяа байгууллага засгийн газраас гарсан 197, нутгийн өрөө удирдах байгууллагууд өөрсдөө баталсан. Дээрээс нь аймгийн засаг даргын одоо тушаалаар баталсан гээд бараг 314 бодлогын энэ баримтчгүүд байсан. Ингээд энэ хууль гарснаас хойш бол үндсэн хуулийн 25-ийн 1-7 дээр хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэдэг эзэн суурь зарчмын дагуу шинэ хуулийн дагуу бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримтчгүүдийн уялдаа нэгдмэл байдлыг хангах эргэцүүн орчин бүрдсэн. Үүний дагуу алсын хараа, урт хугацааны бодлого. За үүнд суурилсан 5 жилийн чиглэл бид нар 2021 он баталсан. За ингээд эх 5 жилийн чиглэл одоо батлагдах гэж байна. За засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр бол шинэ засгийн газар байгуулагдсан жилийн өмнө 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Тухайн үед би бас хэрэгжлийн сайд байхдаа энэ 4 жилийн хөтөлбөр дээр суусан. Гэхдээ их хурл дээр ажлын хэсэг байгуулагдаад 5 жилийн чиглэлд тэр жилийн төлөвлөгөөч тэр энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрч тэр өөрчлөгчдөг. Маш олон юм тойргийн юм санал банлууд орж ирээд танихын аргагүй жилийн төлөвлөгөө болчихдог. Одоо ингээд жилийн төлөвлөгөөнд тусгацсан төслүүдийг сая төсөвдөр бичиж чадсан уу гэхээр дахиад хангалтгүй үнэлэгдээд. Мөрөөдлийн жагсаалт ингээд бичигчдэг. Тэгээд дүүр эргээд үнэлж чаддаггүй. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам бол бас энэ тэргуун шадар сайдын статуст байгаагүй хуваар бол улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг бол эргэжил нэлийн нямба оруулж явах хэрэгтэй мэл. Тэгээд явахгүй бол тэгээд зурагтаа зураггүй нь мэддэхгүй баахан олон төсөвтөө 101 их 80 төгрөгийн одоо төсөл тавьчаад байна шүү дээ. Санхүүжилт нь тодорхойгүй. Эргээд яаж хэмжиж болдгоо. Сая ихэд 126 төсөл жилийн төлөвлөгөөнд байна. Тэгээ 76 төсөв дээр ямар нэг байдлаар суус. 50 нь огт суугааг. Тэгээ аргаа аваараа сая төсөв дагуулад төр хувийн түншлэлийн хуулийг дагуулж байгаа байхгүй. Тэгэхгүй бол жилийн төлөвлөгөөнд нийцээгүй төсөв барьсан гэх. Тэгээ төр хувийн түншлэлийн хуулийг хөнгөвчлөөд үе шатыг бууруулад аймаг өөрсдөө хийж болно. Нутгийн өрөө удирдах байгууллагаараа гаднаа санхүүжилт олоод ирвэл ингээд яваа гэдэг. Ингээд зохион байгуулад явж ийн. Тэгээ энэ удаа бас энэ 5 жилийн чиглэлийг боловсруулахдаа би бас Дэмбэрэл актимчид хэлээд ер нь энэ актим өөрөө үүнд нэлээд идэвхтэй саналуудаа тусгаад ингэж оролцож явахгүй бол улс төрийн юм докторгүй байдал чи өөрөө нэг ийм байдал төрөгчээд байна л. Ингээд нэг мөрөөдлийн жагсаалт бичдэг.
Тэгэхээр ядаж тэ энэ хөгжлийн бодлогоо актив өөрөө барьж явдаг. Ер нь хуулинд нь ч цаашаа энэ актив өөрөө энэ бодлогоо барьдаг энэ эрхийн нэр өгөхгүй бол одоо ингээд нөгөө байнгын ингээд засаг төр тогтворгүй байгаа үед бол засаг төлөвлөлт бол ойлгомжгүй л байх. Тийм учраас суураар шийдэхийн тулд хөгжлийн бодлогын хуулиндаа ч гэсэн өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэдэг их хурал дээр бас ажлын хэсэг байгуулагдсан дээр бол бид нар бас ажиллаад ингээд явж байгаа. За хөгжлийн бодлого төлөвлөлтөнд үр дүн суурилсан арга барилыг нэвтрүүлэе гэж зориод төлөвлөлтийн арга зүүн дээр бол нэг зүйлийг барьсан. Дээрээс доош, доороос дээш төлөвлөх. Энэ уулзуур дээр уулзах хэрэгтэй. Тэгээ дээрээс доош гэдэг бол бид чаддаг. Алсын хараа гэдэг нэг юм урт хугацааны бодлоготой. За ингээд дээрээсээ доошоо бол төлөвлөд баг шүү. Алсын хараа бодлогын тэдийн тэд заасны дагуу дунд хугацааны шин сэргэлтийн бодлогын тэдийн тэд гэдэг ингээд яваад доороос дээш төлөвлөд ихлээр уулзуур дээр нийцэдэггүй. Яам болгоо агентлаг болгоо ингээд нэг баахан жагсаалтууд оруулаад ирдэг. Тэгээ энэ удаа бол ингээд маш олон мөрөөдлийн листүүдийг дээрээсээ доош төлөвлөхдөө яг энд нэг хэрхэн уулзуулах вэ гэдэг л. Ийм л одоо зовлон бэрхшил юм бид байна л д. Бүх хүсэл доороос ирнэ. Тэгээ дээрээ хэд их ерөнхий урт хугацааны бодлоготой 2050 оныг харах байтугай 5 хоногийн дараахыг харж чадахгүй дэлхийн ертөнц өөрчлөгдөж байхад нэг 2050 оныг нэг харчин ч гэж бас бид юу аах вэ? Тэгэхээр юутаач нэг юм концепц байх шиг байна. Тэгтээ хэмжиж болдгоо нэг юм урт хугацааны бодлого бас биднэрт байна. Тэгэхээр энийг бол нэг уялдааг нь хангуулъя гэж энэ удаа бол нэлээд их одоо хичээж ажилласан. Тэгээ үүнийг хийхийн тулд одоо үр дүн суурилсан төлөвлөлтийг нэвтрүүлье. Индикаторуудаа хэмжиж болох үз тавья. За Монгол улсыг бол аймаг нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл боловсруулах аргачлалыг аймгийн удирдлагуудад дэргэдэх хөгжлийн бодлого хариуцсан төрийн албан хаагч нарт бол хэд хэдэн удаагийн сургалт хийгээд аргачлалаар сайдын тушаалаар аргачлал батлагдсан. Энэ аргачлалаар аймгийн удирдлагууч гэсэн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөр төлөвлөж байна. Үүн дотор бол үндэсний үр дүн, салбарын үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн, хөтөлбөрийн үр дүн гэж 40 төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн бол бид нар эренбэлж байгаа. Энэ эренб бол ерөөсөө л хүний хөгжлийн индексийг тэдээр урагшлуулна гэсэнд танаа төсвийн ерөнхийлөн захирагчийн ямар ажил илүү уялдаатай вэ гэдгийг л 5 жил хэмжинэ. Бусад асуудлыг бол хоош нь тавина. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр ч гэсэн 30 тэрбумаас дээш төслүүд хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтдаг. Тэгвэл энэ хөрөнгө оруулалтын хөтөлбөрт байгаа жагсаалтууд бол салбарын амбиц байхгүй. Ирэх жилүүдэд хүлэмжийн хийг бууруулнаа л гэж байгаа бол түүнийг бууруулахад байгаль орчны салбарт хэрэгжих аль аль төслийг эренбэлэх вэ гэдгийг бид нар хөрөнгө оруулалтын хөтөлбөр дээр оруулаад тэгээд батлаад явахгүй бол салбарын амбицуудыг бүгдийг тусгана гэвэл энэ бол дийлдэхгүй юм. Тэгэхээр би өнөөдөр бол ерөнхий байдлаар ингээд танилцуулж байна. Тэгээ та бүхэнд бол яг нөгөө саналуудыг тусгаад эцсийн одоо драфтуудыг бол бас би активд илгээн. Тэгээд та бүхэн бас саналуудаа тусгаа энэ одоо их хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад нэлээдгүй ажлууд бол өрнөө гэж бас хэлмээр байна. Ингээд 5 жилийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол анх 7 сарын 9-нд ажлын хэсэг байгуулад ингээд тасралтгүй ажил явж байгаа. Тасралтгүй ажлууд одоо ингээ өрнөж байна. Тэгээ яг төлөвлөгдсөн төлөвлөгөөнийхөө дагуу энэ ажлуудыг зохион байгуулж байгаа. За энэ 5 жилийн чиглэлийн бүтэц бол бодлогын үндсэн чиглэл бол 8 чиглэлтэй. За хавсралт 2-оор бол үндэсний 10 үр дүн, салбарын 34 үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн 79 үр дүн, хөтөлбөрийн 170 үр дүн гэх. Энэ үр дүнгуудээ ингээд тавина. Тэгээд түүнийг хэмжинэ. За хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бол бодлого төлөвлөлтийн үр дүн хэмжих үнэлэх, ахиц дэвшлиг хэмжих, хянах, зорилгод үр дүн чиглүүлэх, тодорхой үр дүн чиглэсэн бодит хэмжигдэхүйц хүрж болох үс хамааралтай цаг хугацаанд тодорхой смарт гэсэн шалгуураад барина. За улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр дагалдуулна. Хөгжлийн төслүүдэд өнгөрсөн хугацаанд ирэмблээ дууслаа. Засгийн газрын 14 төслийг хэрэгжиж байгаа 5, ач холбогдолтой 5, хойшлуулах 4. Тэгээд засгийн газрын 14 төслийг ирэмбэлсэн. Ер нь хүнжлийнхөө хэрээр хөлөөж хийх хэрэгтэй. Тийм учраас 14 ингэж ирэмбэлсэн. Одоо 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр бол 149 төсөл байсан. 149 төслийг бас бүлэглээд ирэмбийг тогтоосон. Энэ ирэмб юунд чиглэх вэ гэхээр 5 жилийн чиглэлтэй л уялд. Энэ 5 жилийн чиглэл аль индексийг урагшлуулах гэж байгаа юм бэ? Эдийн засгийн эрх чөлөөний индексийг
эхний 60-д оруулах живэл ямар ажлуудыг аль яам хийх вэ гэдгийг нь харж байгаа төрийн оруулалтын хөтөлбөрүүдийн төслүүдийг дээрээс жагсааж байгаа гэсэн үг. Эхлээд юутаж 149 төсөл 14 төслийг бүгдийг нэрмлээд засгийн газар ингэ шийдвэрлэж явж байна. Тэгээ түүн энэ нь өөрөө энэ чиглэл дээрээ ирж уялдах ёстой. Жишээ нь өөрчлөлтийг сүрэн төсвөрлөх чадварыг бэхжүүлж ногоон шилжилт, уур амьсгал ба сэргээгт эрчим хүчний шинжилгээг тогтвортой хөгжлийн суурь болгож байгаль орчны тогтвортой байдлыг хадгална гэдэг бидний зорилт. Энэ дээр салбарын үр дүн юу багс тэгэхээр ногоон эдийн засгийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр тэр ногоон эдийн засгаа дэмжих бодлого. Байгаль орчны яамн дээр бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ямар хувь нэмрээ оруулах вэ гэдэг үр дүн шалгуур үзүүлэлт нь хүлэмжийн хийн ялгарлын бууруулалтыг юугаар хэмжих үү? Нэгж нь одоо юу байх вэ гэдгийг тавьчаа. Тэгээд сэргээгт эрчим хүчний тархамал их үүсвэрийн төслүүд үүн дээр уялдах ёстой. Төслүүд хэрэгжих ёстой гэж. Тэгэхээр сэргээгт эрчим хүчний станц, цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх зогсоолуудыг бий болгох, ногоон барилга байгууламж, амар хүлчилгээний цэгүүдийг тэр одоо цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх зогсоолуудыг түшиглээ байгуулна. Энэ бол өөрөө төслүүд нь энтэйгээ уялдана гэдэг. Тэгэхээр ер нь бүх ажлууд бол яг ингэж салбар болгоноор уялдаж явна. Жишээ нь сэргээгт эрчим хүчний тархамал их үүсвэрийн төслүүдийг бид нар хэрэгжүүлэх бол бидний эрх ашийн нэгт байна шүү гэж байвал цахилгаан тээврийн хэрэгслийн өсөн нэмэгдэх эрэлтийг хангах дэд үтсийн сүлжээ дутмаг байна. Алдагдал өндөр байна. Манай улсын сүлжилт дэлхийн дунджаас өндөр байгаа бол яг энийг хийхэд тулд тархамал их үүсвэр гэдэг хоосон зорилт биш төслийн дэд үтс нь юу байх юм бэ? Сэргээгт эрчим хүчний станц, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх зогсоолууд, ногоон барилга байгууламжууд, үүнийг түшиглсэн амар хүлчилгээний цэгүүд. Тэгээ байршлыг нь зам тээврийн яам яаж тогтоох юм бэ? Яаж одоо жишээ нь босоо тэглэхдээ зам дээрээ ч юм уу аль зам дээрээ энэ төслүүдийг хэрэгжүүлэх юм бэ гэдгийг нь зам тээврийн яам яаж хийх? За соёлын яам ядаж одоо аял жуулчлалыг татах чивэл яаж нийтийн одоо тэр бие засах газруудыг хаана яаж төлөвлөх юм бэ гэдэг энэ хоорондоо уялдах ёстой гэдэг утгаараа ийм одоо салбарын үр дүн, төсвийн ерхэлэн захирагчийн үр дүн, үндэсний одоо тэр үр дүн гэдэг ингээд үр дүнгуудыг хооронд нь уялдуулж байна. За үүнтэй яг адилхан бол жишээ хэлэхэд эрчим хүчний төвлөрсөн их үүсвэр бус тархамал их үүсвэрүүдээс буюу олон дэд станцуудаас түгээснээр цахилгаан түгээлтийн богино зайн одоо микрогрид алдагдал багаснаа гэв. Жишээ нь зам тээврийн яамны хийх ажил энэ, соёлын яамны хийх ажил энэ, уул уурхай яамны хийх ажил юу байх вэ? Байгаль орчны яамны хийх ажил нь юу байх вэ гэдэг ингээд салбар болгоны ажлуудыг энд нь ингээд харьцуулсан байдлаар хийгээд явж байгаа. Энэ бол одоо гол аргачлал бол ингэж явж байна гэсэн. Ингээд 5 жилийн чиглэлийн бүтцсэн бол ингэж томьёологдсон. Нэг юм 8 бүлэгтэй байна. Нэгт бол одоо хүний хөгжил гэдэг нэг бүлэг. За дотор нь хүний хөгжлийн төвшинг, хүний хөгжлийн үзүүлэлтийн оноог одоо 0.1 0.17 байгаа бол үүнийг 0.85 хүргэнэ гэж 30 онд. Энэ бол бидний одоо хэмжиж болох зорилт. Дундаж дагваргыг нэмэгдүүлнэ. Дундаж дагваргын эзлэх хувийг одоо 50 хүртэл хувиар өсгөнөөч гэдэг юм. Ингээд шууд тавьчих. Үүн дээр салбарын одоо үр дүнгууд ажлууд нь уялдана. Дотор нь ингээд бүлэг болгон дээр ангилаа явж байна. Хоёрт бол нийгмийн хөгжил үндэсний нэгдмэл үнэт зүйл. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилт буюу үндэсний нэгдмэл үнэт зүйлийн индекс хувиар гэвэл 49% байгаа бол түүний 30 онд 55% хүргэнэ гэж. За нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ. Сайн сайхан байдлын индекс гэж байдаг. Энийг одоо 20 хүртэлх хувиар өсгөнө. Ингээл тавьчих. Дэд үтсийн хөгжил. За эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт бол 5.1% байгаа бол үүнийг жилийн дундаж өсөлтийг 6% хүргэнэ. За үүнийг хийхэд одоо энэ дэд бүтцийн яамдууд ямар ажил хийх вэ гэдгийг тусад нь оруулаад өгч гэнэ гэсэн. Нөө хөрөнгө оруулалтын хөтөлбөрт байгаа төслүүдээ ч гэсэн үүнтэйгээ уялдуулна. Тэгэхээр тэр одоо нэг төслүүд хэрэгжүүлэхэд тэр төсөл өөрөө 5 жилийн үндсэн чиглэлийн 3 дугаар одоо бодлогыг хэрэгжүүлэхэд ийм дэхүм үзүүлнэ гэж. За байгаль орчин ногоон эдийн засаг. Байгаль орчны тогтвортой байдлыг хадгална. Байгаль орчны гүйцэтгэлийн индекс бол 90-ийг нь 30 он гэхэд одоо эхний 70 руу оруулна. За зөв засаглал дижитал шилжилт гэх 5 дугаар бүлэг. Зөв засаглалын үзүүлэлтийг нэмэгдүүлэх буюу 111-ээс 60 руу оруулна гэж том амбицтай дэвшүүлж байна. За төрийн үйлчлэгээ бүрэн цахимжуулна.
цахим засаглалын одоо хөгжлийн индекс бол өмнө урагшилсан байсан. Дахиад энийг одоо ахиц гаргана гэж тоогоор нь тавьж байна гэсэн. За бүсийн хөгжил. Бүс орон нутгийн хөгжлийн ялгааг багасгах буюу орон нутгийн хөгжлийн индексийг мөн одоо хувийг нь өндөр болгоно 0.6% хүргэнэ. За үндэсний өрсөлдөх чадвар гэхээр дотор нь хоёр л үзүүлэлт. Эдийн засгийн эрхчлөлөөг сайжруулах буюу эдийн засгийн эрхчлөөний байдлын индексийг 60 дугаар эхний одоо 60 улсын нэг рүү одоо 90-ийг ахиулна. Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу олон улсын өрсөлдөх чадварын индексийг бас эхний 50 байна. Одоо орны нэгээр хүргэнэ. За 8 дугаар бүлэг хиймэл оюун шинжилгээ ухаан технологи гэдэг одоо бүлэг Монгол улсын хөгжилд үзүүлэх шинжилгээ ухаан технологи инновацийн хувь нэмэр оролцоог нэмэгдүүлэх дэлхийн мэдлэгийн индексийг бол одоо оноо нь бол одоо 47 оноо авсан байсан. Түүний 52 хүргэнэ. Дэлхийн инновацийн индексийг бол нэг 78 байгаа бол түүнийг нь одоо эхний 50 руу оруулна. Ирэх 5 жилийн бидний одоо хүрэх зорилт энэ байна л гэж. За шинжилгээ ухаан технологи инновац энэ хиймэл оюун гэсэн одоо бүлгийн хувьд бол дижитал эдийн засгийн одоо багтаамжийг ахиулах дэлхийн инновацийн индексийг эхний 50-д оруулахын тулд жишээ нь эдийн засгийн хөгжлийн яам гэхэд судалгаа хөгжүүлэлт, инновацийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын олон талт их үүсвэрийг бий болгоно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх судалгаа хөгжүүлэлтийн их үүсвэр зардлын хэмжээг бол 2% төргөн одоо 0.12 байна. Энэ бол их 5 жилийн чиглэл байна. Жишээ нь цахим хөгжлийн яам гэхэд хиймэл оюуны зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Засгийн газрын хиймэл оюуны бэлэн байдлын индекс бол 42 оноо авсан. Үүнийг 65 оноотой болгоно. За боловсролын яам бол олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагын тоог одоо мянган их сургуулиудын чансаанд багтах их дээд сургуулиудын тоог багадаа 2 их сургуулийг энэ төвшөнд хүргэнэгээд шууд тавьж гинэ л гэсэн үг. Тэгэд үүнийг биелүүлэхэд салбарын одоо зорилтууд хангагдана. За ингээ өнгөрсөн хугацаанд бол 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ажлын явц бол төрийн захиргааны төв байгууллагуудаар, их хурлын харьяа байгууллагуудаар, шүүх цэцгэлийн байгууллагуудаар 21 аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн холбогдох албаа хаагч нар 4 удаагийн танхимын 3 удаагийн цахим сургалт хийсэн. Нийт 36 төсвийн ерөнхийлөгчийн захирагч нараас саналыг авлаа. Үүнээс 20 төсвийн ерөнхийлөгчийн захирагч нь засгийн газрын харьяа байгууллагууд байсан. Төслийг хуулийн шаардлагын дагуу олон нийт эрдэм шинжилгээний байгууллагууд, академийн баг чуулган, 2 салбар академийн гишүүдээр ингээд хилцүүллээ. Холбогдох саналуудыг авлаа. Шинжилгээ ухааны салбарын 205 эрдэмтэн судлаачид оролцож нийт 364 санал зөвлөмжийг гаргасан байгаа. Нийгмийн шинжилгээ ухаан, хүмүүнлэгийн ухааны салбар 153 санал ирүүлснээс 40-ыг нь тусгасан, 56 нь агуулгаараа туссан байна. 57 судлагдж байна. Анагаах ухаан өдөр аж ахуйн салбар бол 84 санал ирүүлсэн. Түүнээс 13 тусгаад агуулгаараа 23 тусгагдсан. 44 нь одоо бас судлагдаад ажиллаж байна. Физик, математик, информатик, техник, технологийн салбараас 64 санал ирсэн. Үүнээс бол 4-ийг тусгаад агуулгаараа 33, судлагдж байгаа 24. Мөн одоо хим, биологи, геологи, газар зүй, байгаль орчин 63 санал ирүүлсэн. Одоогор бол 12-ыг тусгачаад байна. Агуулгаараа бол 19, судлагдж байгаа 32 байна. Гэт ийм саналуудыг бол тусгаад ажиллаж байна гэж одоо хэлж болно. Тэгээ энэ 8 чиглэлээр бол ажилласан. Тэгээд нэг гол онцлог бол яг сая төсвийн хүрээ боловсруулагддаг шиг салбарууд дээр бол энэ 8 зорилтууд дотор байгаа нийт нэг 14 индекс байна. Гол. Энэ нэг 14 индексээ урдаа тавья. Энэ 14 индексийг ахиулах бол өөрөө манай 5 жилийн үндсэн чиглэл. Энэ чиглэлийг ахиулахад хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах нийт төслүүдийн ард нь энэ 10 индексийг ахиулахад энэ төсөл одоо дэмжлэг үзүүлнэ. Тэгээ яам болгон дээр энэ индексийг ахиулахад манай яам эдгээр төслүүдийг хэрэгжүүлнэ, эдгээр эрх зүйн орчныг сайжруулна, эдгээр асуудлуудыг шийдвэрлэнэ. Тэгэхээр индексийг урагшлуулахад тухайн салбарын үр дүн хэрвээ үр дүнгээ өгөөгүй бол тэр ажлыг хангалтгүй гэж үнэлнэ л гэсэн. Төсвийн хүрээнд дэр ч гэсэн яг адилхан юм л. Ерөөсөө л эдийн засгийн өсөлт за одоо инфляц гэдэг ингээд тодорхой зорилтууд чинь яг манай одоо энэ салбар үүн дээр ямар ахиц үзүүлэх вэ гэдгийг хэмжээл явуулчихна гэсэн. Тэгэхээр жишээ нь эдийн засгийн өсөлт 5.7 гэж тооцчод байхад алдцсны агуулгыг тооцоод ингээд нэмэгдүүлчихэд байхад
уул уурхай яам энэ ажлаа хангалтгүй одоо хийж ивэл энэ өсөлт хангагдахгүй л гэсэн. Тэгэхээр нэг ийм хэмжиж болохгүй зорилготой ийм 5 жилийн чиглэлийг боловсруулахыг бас хичээж ирмэлцсэн. Тэгээ бид нар бол одоо цаашдаа та бүхний энэ саналуудыг тусгаад сомхон хэмжиж болохгүй, үрж болохгүй ийм 5 жилийн чиглэлийг барья. Энэ бол мөрөөдлийн жагсаалт бол биш. 5 жилийн дараа бол манай улс тийм Азийн бармаар болохгүй. Тэгээ би бол анх ажил аваад хэлсэн. Би бол гайхамшиг бүтээж чадах тийм ид шидтэн бол биш. Зүгээр асуудлыг бас нэг жоохон цэгцлэе гэж бодсон учраас энэ ажлыг бол нэлийн цэгцтэй явуулсан. Тэгээ энэ 100 хоногийн хугацаанд бол юутаач одоо салбарт яригдчихсэн олон хуулиудыг гараараас гаргасан. Хөрөнгө оруулалтын хуульч олон жил гарч чадаагүй, мэргэжлийн холбоо бүртгэлэн шийдэгдэхгүй байсан. Тэгэд энэ олон асуудлуудыг бүгдийг ямар ч байсан гараанаас гаргаж бас цаашдаа зөв яваасаа гэдэг утгаар нь эхлүүлсэн. Тэгээ энэ 5 жилийн чиглэл бол их хурал дээр 15-нд өргөн бариад 15 засгаар ороод 31-ний өмнө хуулиараа угаасаа их хурал хэлцэж эхлэх ийм одоо учиртай. Тэгээд энийг бол их хурал дээр бас ажлын хэсгийг байгуулад одоо манай иргэдэл активч тэ одоо бас эхнээс нь энэ хилцүүлгүүдэд оролцоо явсан учраас их хурал дээр гол энэ концепцийг алдагдуулахгүй барай явахгүй бол одоо та бүхэн манай улсын живжлийн жилийн төлөвлөгөөг харвал одоо хүн танихааргүй тийм жилийн төлөвлөгөө болсон байгаа. Одоо бүр хаанаас одоо юу нэмээд хийцэн гэмээр жилийн төлөвлөгөөтэй болцсон. Тэгээд ийм эмх замбраагүй системгүй байдал бол биднийг ийм байдалд хүргэж хувийн хвшил бүгдээрээ KPI нэвтрүүлээд индикаторуудыг тавиад үнэлээд цалингаач тавиад урамшуулад явж болж байхад төр бол ийм хуучин аргаар бол асуудалд хандаад байвал цаашдаа бид нар төлөвлөснийг хянж чадахгүй юм байлээ. Төлөвлөснөө биелүүлж чадахгүй юм байлээ. Тэгэд ер нь нэг ийм системгүй байдал бол ийм байдалд бол хүргэжээ. Тийм учраас эрдэмтэн судлаач тактимч та бүхнийг энэ 5 жилийн чиглэл дээр бүтээлж олон санал сэдвийг гаргаж энэ ажилд дэмжлэг үзүүлж бас ажиллаж байгаа засгийн газрын нэрийн өмнөөс бас талархаж байгаагаа илэрхийлье. За энэ бүрэн суурилсан, орцон тулгуурласан, хэмжиж болох үз ийм одоо шинэлэг арга зүйгээр үндсэн чиглэлийг одоо боловсруулж байгаа нь сайн эхлэл байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ одоо үндсэн чиглэлийг боловсруулах нь гэсэн нь өөрөө маш сайн шинжлэх ухааны үндэслэлтэй систем байх ёстой. Тэгэхээр энэ утгаараа энэ системийг улам боловсруулах одоо програм хангамж софтверийн төвшөнд хөгжүүлж байгаа асуудал байна уу? Тэгвэл хэрэгжлийнх нь бол илүү их одоо маш амархан боловсруулах юм хэлбэрт шийдэх ёстой гэж бодож байна. Энэ чиглэлээр хийж байгаа юм байна уу гэж. За нэгдүгээр. За хоёрдугаарт бол ер нь үндсэн чиглэл төлөвлөлтийг гол хариуцж байгаа одоо төрийн захиргааны төв байгууллагууд яа харахгүй эдийн засгийн хөгжил яам байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хөгжил яам бусад яамыг энэ төлөвлөлтийг боловсруулах ёстой яг ажлын хуультай хангаад одоо үндсэндээ эдийн засгийн хөгжил яам төлөвлөж чадж байгаа юм уу? Ялангуяа шиг сангийн яам гэхэд бид бол энэ дэваахан ингээд маш сайхан юм төлөвлөжлээ. Эцэст бол энэ чинь хөрөнгө оруулалт одоо мөнгө санхүүтэй болоод учраас сангийн маань энэ хэр зэрэг оролцож ажиллаж байна. Одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу сайн яг идэвхтэй оролцож чадж байна уу гэсэн юм хоёроос. Тэгээ улсын төсвийн төлөвлөлтөө бол одоо жишээ нь хуучин бол ингээд нэг гишүүд тойрогтой нэг юм сургууль тавья гээд санал явуулдаг байсан. Тэгээ тэрийг нь одоо ингээд нэг арай нөлөө бүхий нөхдүүд нь ингээд тойрогтой ингээд тавьчихдаг. Одоо бол төсөв бол бас харьцангуй нэг үе бодвол орон зайн төлөвлөлт хийж байгаа. Жишээ нь ингээд боловсролын яамны ийм орон зайн систем байлаа гэхэд энд одоо суманд сургууль хэрэгтэй хэрэггүй. Энд одоо 2 сургууль байгаа учраас дахиж сургууль хэрэггүй гэдэг ийм орон зайн ийм систем бол бий болгоцсон. Тэгээ тэр хүмүүс санал өглөө гэхэд энд 2 сургууль байгаа юм чи 3 дахь сургууль хэрэггүй нэ гэдэг систем бол өөрөө үгүй гэдэг. Тэгэхээр бид нар бол ингээд 7 дугаар сарын 31-ээс өмнө ингээд систем рүү саналуудаа авч байгаа. Яамдуудын, агентлагуудын. Тэгээ тэр системийн өөрөө салбар нь өөрөө энэ боломжгүй гэдээ хариу өгөхөөр тэгээ тэр төсвийг нь өргөн мэдүүлэхээр миний тойрог төсөв суулсангүй гэдэг ингээд
улс төрөнд хилддэггүй. Яг үнэндээ бол энэ чинь нөгөө бид нар чих олон жил хэрэггүй баг суманд 640 хүүхдэд сургууль барьсан. Тэгээд одоо сүүлдээ багшч байхгүй, хүнч байхгүй. Таны хэдэн сургууль цэцэрлэгтэй багийн төв дээр бахан байртай л боллоо шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө төлөвлөлтгүй явж ирсэн л гай юм байна. Тийм учраас яг тэр бас бид нар бас нэг юм хиймэл оюун дээр төсөв төлөвлөх гээд ингээд оролдоод байгаа. Тэгэхээр цогц болцсон юм алга. Гэхдээ юудаа ч ингээд системээр санал аваад системээр хаагчдаг болсон. Хаагаад нэмэлт санал авдаг. Түүн шиг бид нар одоо эх жил бол яг энэ жилийн төлөвлөгөө боловсруулахдаа жилийн төлөвлөгөөний саналыг төрүүл системээр аваад энэ индексүүдийн 5 жилийн чиглэлдээ нийцэхгүй бол шууд ингээ автоматар хасагдаад ингээ явдаг зүйл рүү шилжих хэрэгтэй. Хүн амаарахгүйгээр. Тэгэхээр яг ийм систем хөгжүүлэх ажлын даалгаврыг боловсруулсан. Тэгээ энийг бол хийж байгаа. Тэгээ бид нар бол эх жилээс бол яг төсөв төлөвлөдөг шиг системээр аваад үгүй бол үгүй хасаад нэмэл ингээ явна. Дээрээс нь одоо нэг юм тайлан бичнэ гэж нэг юм хэрэггүй ажил хийдэг юм. Төрийн албан. Одоо ингээд яамдуу тайлангаа өгөө гэд нэг юм хэд хэдэн зузаан цаас өгөөд доторгыг нь үзэхээр учрал шинжилх ухааны актив их чуулган дээр 5 жилийн чиглэлийн одоо уулзалт хийсэн гэдэг баахан зурагтай. Тэгээд 5 жилийн чиглэл одоо хангалттай юу гэнгээд хангалттай гэждэг. Яасан бэ гэхээр учрал тэнд нэг уулзалт хийсэн л гэдэг. Тэ? Тэр уулзалтандаа биш яг тэр индекс урагшилсан юм уу? Яг тэр тестийн дундаж оноо сайжирсан юм уу? Хүүхдүүдийн уншлагын төвшин яг сайжирсан юм уу? Нэрээ одоо хавдрын одоо өвчтөд буурсан юм уу гэдгийг хэмжих гээд байгаа болохоос биш тэр хавдрын өвчтөд бууруулахын тулд хэдэн удаа телевизээр сайд нь ярьсан нь ерөөс сонир биш байгаа л да. Тэгэхээр тэр сайд нь хэдэн удаа ярьсан аймагт хэдэн удаа уулзалт хийсэн аваачаад ингээд илгээгээд хин зузаан цаас материал илгээсэн дээр нь хангалттай гэдэг нэг баах юм бүгэлчдэг. Тэгээ ингээд эхлэхээр нэг юм субъектив байдалтай. Одоо жишээ нь өнгөрсөн жил ингээд байнгын орон дээр ороод энэ ажлын тань тайлан тавьсан чинь яагаад манайх чи ингэж үнэлсэн гэж ерөөсөө нэг ийм л эцэс төгсгөлгүй маргаан болоод байгаа байхгүй. Та эрхчил бол ингэл өстө. Танаа салбар энэ эдийн засгийн эрхчлөөний индексийг эхний 60-д оруулна гэсэн та нар нэгчмээр урагшлуулаагүй шүү дээ. Тэгээ үгүй л гэдэг ийм л хариу өгдөг л байхгүй бол ингээд сүүлдээ ингээд бараг ингээд жилийн манай тайланг айтахан гаргаад өгмөг гэдэг ингээд бие бирүүгөө утас шүрмсээр яриад ерөөсөө нэг ийм л байдалтай яваад л байна. Тэгэхээр бид нар бол ирэх жилээс яг энэ системээрээ төлөвлөнө. Тэгээд үзүүлэлтүүдэд тавина. Тэгээд аваад болсон болоогүй тийм үгүй гэдэг л хариултын өмнө авчрахгүй бол тий. Үнэхээр эдийн засгийн эрхчлөөгөөрөө эхний 60-д оруулъя л гэж хэлээвэл дараа жил ядаж 2 байр урагшлахгүй бол гинт 1 жилийн дотор тэгж одоо өснө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд шатараатай явна. Тэгээд 5 жилийн чиглэлийг барьж хагаад ирэх жил бол 2 байр урагшлаа шүү. Ирэх жил бол ингэж ахиц гарна шүү. Тэрний дараа ингээд одоо төсөвчин бас их харьцангуй бодлоготой болж байна. Хуучин бол сангийн яам өөрсдөө төсвийнхөө хүрээг төсвийн төсөөллөө бариад төсөв нийцүүлээд явдаг гэсэн. Одоо ч ер нь сангийн сайд эдийн засгийн хөгжлийн сайд хоёр бол хоорондоо найз байх ер нь болцоотой ерөөс ажил биш юм бил. Яагаад тэгэхээр эн чинь нэг нь ингээд төлөвлөөд жилийн төлөвлөгөө нийцж байгаа энэ тоонд бариулъя гэж байж ах хэвээр байтал нөгөө хүнийхээ очоод үгээр нь ажиллаад эхлэхээр тэгээ ер нь бол энгийнээр харахад бол сангийн сайдынхаа мэдлэлд эдийн засгийн хөгжлийн сайд очивол тэгээд тэр бол ер нь утга алдж ийна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бол одоо сангийн сайдтайгаа бол ажлын төлөө бол үргэлж одоо мэтгэлцэж явж иж ажил нь зөв явах. Тэгж явах юм байна гэж бодоод яг энэ зарчимтаа л нөгөө төсвийн хүрээ чинь энэ тоонд л багтаа. Орлого чи энэс өсөхгүй, урсгал чи энэс өсөхгүй гээд 26 27 оны төсвийн төсөөлч чи энэ. Тэг яам энийг ажиллаад хийгээд сууж явах нь л одоо миний ажил байгаа байхгүй. А тэрнээс биш нөгөө сангийн яам нэг хідэн гişүүд санал тавиад байгаа маань хідэн цэцэрлэг тавих гэсэн юм а. Чи дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг жоохон өсгөчөөч гээд ингээд найзан дундаа ингээд хиймэл нэг баахан ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөж тавиад худлаа юм орлого төлөвлөөд нөгөө нэг хідэн гişүүний санал тусгахын тулд ингээд тавьчихдаг. Тэгээ яваал ирсэн. Юусэл яг нуухаах юм байхгүй. Угаасаа одоо манай их хурлын гишүүн байсан манай активч нар бүгдрээ байгаа юм чи. Угаасаа ингээд яваал ирсэн юм байна лээ. Тэгэхээр цаашдаа ингэж явболч ер нь болохооргүй юм байна. Тийм учраас систем рүү яг ингээд окей гишүүний хэлж байгаарыг ингээд оруулаад явчихъя гэж бодоод ажлын даалгавар гаргаад зарлаад явж байгаа. Тэгээ ер нь 2019 онд хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийг их хурлаас гаргахтаа батлахтаа
энэ нэг 5 жилийн чиглэл 8 зорилт хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, за тэгээ улсын жилийн төлөвлөгөө, урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлогыг л нэг газар л одоо зангидах гэж л одоо анх энэ хуулийг бодлуулсан юм байлээ. Тийм ч учраас бас нөгөө энэ эдийн засаг хөгжлийн сайдыг бас нэг юм шадар сайдын статустай байж салбар дундын асуудлуудаа хариуцаарай гэдэг. Дээрээс нь энэ төсөв жишээ нь ингээ эх оны төсөв барихад улсын жилийн төлөвлөгөө нийцж гэнэ үү хэсэгтэр энэ эдийн засаг хөгжлийн сайд зөвшөөрөл өгдөг. Нэгсэндээ ингээд нэг юм жилийн төлөвлөгөө ер нь энэ бодлоготой нийцж байгаа үсгээ ингэж бариараа гэдэг утгаар бол өгсөн ийм л ирэх. Тэгэхээр одоо хуучин бол тэр төлөвлөгөөний комисс бол одооныхоос одоо мэдээж хамаагүй эрх мэдэл өндөртөө барьж чадaltaа байсан. Гэхдээ уг нь тийм л цаашдаа болох ёстой. Дээрээс нь бас нэг юм эрхүүд байгаа юм. Яалтчгүй одоо төсөв дээр жилийн төлөвлөгөө нийцэхгүй байна. Зөвшөөрөл олохгүй гэдэг ингээ бариад суух бололцоонууд бас байгаа байхгүй. Тийм учраас би бол эргэжил жилийн төлөвлөгөөн дээр юутаач энэ 5 жилийн чиглэлээ бариад энэ бол төсөвтөө нийцэхгүй байна. Энэ жилийн төлөвлөгөө нийцэхгүй байна гэд ингээд бодлого гажуудуулахгүй бариад явах юм эрх бол байгаа. Тэгэхээр одоо яг л ийм л цаашдаа бол төлөвлөгөөний комисс шиг л явж ижил цэгцтэй байхгүй бол одоо ямар ч цэгцгүй байгаа шүү л гэдгийг хэлээ. Танд баярлалаа. Яг тийм ч танд. Энэ гарч байгаа баримт бичгийн эрх зүйн чадамж нь ямар төвшөнд байх юм бэ? Сая таны ярьж байгаа зүйлүүд бол бас энэ илүү давуу эрх зүйн чадамжтай байх тухай асуудал яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ эрх зүйн чадамжийг баталгаажуулсан ямар эрх зүйн нэмэлт бүрэлдэхүүнүүдээр баталгаажих ийм төлөвлөгөө бодолтой байгаа юм бэ гэдэг нэгдүгээр асууя. Тэгээд 2001-ээс 2025 оны 5 жилийн одоо дүгнэлт бий болж байна. Тэгэхээр тэр 2001 он төлөвлөсөн зүйл өнөөдрийн төвшнөөс хараад биелэлтийн хэрхэн биелэв гэдгийг харахад тэнд одоо ямар дүгнэлт хийж болохоор байна. Төлөвлөлтийн алдагдлуу эсвэл хэрэгжүүлээгүй алдагдлуу гэдэг нэг юм байна. Гуравдугаарт нь манайд бол улс төрийн цикл бол 4 жилээр байгаа. Энэ хөгжил төлөвлөлтийн цикл бол 5 жил байна. 4-5 бол харилцаа анхны тоног. Тэрс энэ хоорондоо яаж уялдах юм бол өнөөдөр бид нар том гэрн харахад одоо Трампын хоёрын хоорондын бодлого ямар агуу зөрүү гарч байгааг бид нар харж шít. Тэ. 2-3 дугаарт нь бол энэ төлөвлөлтөнд харилцсан шууд хамааралтай үйлчлээд байгаа. Харилцсан түлхэлтсэн хамааралтай байгаа. Жишээлбэл та түрүүн байгаль орчныг үзүүллээ. Тэгвэл эрчим хүчний чадамжийг 2030 онд тэд болгоно гэж төлөвлөхөд тэнд ямар их усүрүүдээр хангах юм бэ? Бүгд ногоон усүрээр хангаж чадахгүй ойлгомжтой. Тэгэхээр энэ хоёрын хоорондын төлөвлөлтийг жишээлх юм яаж төлөвлөж гаргаж ирж энэ хийж ийнэ гэдэг нэг ийм асуудлыг бас төлөвлөмөр. Энэ төлөвлөлтийн шинэ аргачлал үрдүнд дуурсан аргачлал гэж байна. Та түрүүн гэсэн аяыг ашиглаад бас нэг энэ төлөвлөлтийг ялангуяа тэр бол би хамгийн харилцсан хамаарал бүхий зүйлүүдийг корреляцтэй тулгуурласан зөв байшлыг олох тухай асуудалтай тэр нөхөр хариулт хийж өгдөө. Тийм. Энэ чиглэлээр одоо хэр яаж болохоо байхад нэг жилийн төлөвлөгөөгөө бол бас нэг ийм тулгуурлах энд өгөгдлөл тодорхой байж байгаа. Тэр орол тодорхой тав гарал тодорхой дээр тулгуурлаж шүү дээ, тийм биз? Гарал тодорхой дээр тулгуурлаж. Тэгвэл гарал тодорхой байх нь орол тодорхой байх хэрэгтэй, тийм үү? Тэгвэл орол тодорхой болгож чадах тэр их өгөгдлүүдийг ямар замаар бүрдүүлэх гэж байна. Та баярлалаа. Яг одоо түрүүн би бол нөө сэргээгдэх эрчим хүчээр бол бас жишээ аваад байгаа нь юу гэхээр энэ бол харилцаа хамаарал. Жишээ нь хүлэмжийн хэгийг бууруулах чинь болвол одоо салбар болгоны л үрдү ажлыг. Тэгэхээр энэ салбарууд яаж оролцох вэ? Жишээ нь байгаль орчин, за тээвэр логистик, эрчим хүч, аялал жуулчлал 3-ыг дөрөв ингээд би нөгөө холбож харуулсан. Тэгэхээр бид нар бол мэдээж нөгөө шинжилгээнүүдийг бол олон янзаар хийж байгаа. Тэгэхээр зүгээр эрх зүйн чадамжийн хувьд бол юу юм бэ гэхээр Алсын хараа урт хугацааны бодлого бол 2050 он хүртэл гээд хөгжлийн бодлогын хуулинд тусцсан. За тэгээд түүний дараах хамгийн том баримт зүг бол энэ 5 жилийн чиглэл.
бид 2021 оноос хойш 2025 хүртэл 5 жилийн чиглэлийг хэрэгжүүлж ирсэн. Одоо 5 жилийн гүйцэтгэлийг их хурл дээр сонсно. 5 жилийн гүйцэтгэл. Та түүн шиг бол энэ 5 жилийн гүйцэтгэлийг дандаа одоо их хурл дээр сонсдог, тайлгнадаг, хуультай. Дээрээс нь 5 жилийн чиглэлдээ нийцсэн улсын жилийн төлөвлөгөө боловсруулдаг гэсэн. Тэгэхээр төсөвдөр ч гэсэн зөвшөөрөл өгөхдөө эх оны одоо ажлуудыг ирэмблэхтэй бол жилийн төлөвлөгөө 5 жилийн чиглэл урт хугацааны бодлогод нийцж байгаа хэсэгтэр л одоо хяналтаа тавьдаг. Тэгэхээр одоо бол нөгөө яг эх оны ер нь бол яг ингээл төсөвтөө шууд л хамааралтай болчиход байна шүү дээ. Ажил ингээд төсөвтөгөө уйлдахгүй бол нэмэргүй. Тэгэхээр иргэжил төсөв ороод ирэхэд одоо бол яаж яваад байна гэхээр ингээд нэг юм сүүлийн минутанд төсөв ороод ирдэг нэг яалч чуун хугацаанд тулчаар ингээд зөвшөөрөхөөс аргагүй оччихдаг. Тэгээ хүн ингээ байгаад байхаар энэ ямар ч одоо тийм үр дүн төрөхгүй байна. Тэр шиг сангийн яам одоо төсвөө систем дээр ингээд төлөвлөд байгаатай адилхан бид нар энэ төлөвлөгөөнүүдийг бол систем дээрээ хүлээг авчих юм бэл. Тийм учраас жилийн төлөвлөгөөг одоо төлөвлөх, хянах энэ бүхэл бүтэн циклийг хийх тэр системийг хөгжүүлснээрээ бол энэ дээр одоо бодиттой үр дүн гарна гэж ингэж бодож байгаа. За мөн дээрэс нь яг энэ удаагийн нэг онцлог бол бид нэр 5 жилийн чиглэл нэгэнт хуулинд бичсэн. Тэгвэл нөгөө яг тэр хэрэгжилтийн мөрөөр нь их тийм төдийлөн сайн явж шахаж чаддгүй байсан. Одоогийн гол онцлог бол засгийн газрын нөгөө хяналт хэрэгжүүлэх газар эдийн засгийн хөгжлийн яамыг дэргэд ирсэн. Тэгэхээр нөгөө хяналт хэрэгжүүлэх газрын ерөөсөө туйлын ганц зорилт бол хууль тогтоомжийн биелэлтийг хянахгүй. Ерөөсөө хөгжлийн бодлогын баримт бичиг энэ жилийн төлөвлөгөө 5 жилийн чиглэлгээд хөгжлийн бодлогын хэрэгжилтийг л хяндаг байгууллага. Тэр шиг хяналт хэрэгжүүлэх газарт бол бид нар жишээ нь яг энэ 5 жилийн чиглэл хэрэгжиж байгаа нүдэрийг хяналт тавьдаг. Тэгээ шалгалт хийдэг. Эргээд хариуцлага тооцох механизм нь тэр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх хуулиараа тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн одоо зорилгод нийцээгүй, үр дүн төрээгүй. За одоо тэр зорилтод төвшөнд бол хүргээгүй байвал шууд одоо хариуцлага тооцох бүх механизмыг хяналт хэрэгжүүлэх хуулиараа буюу эрх зүйн чадамжийн хувьд бол хөгжлийн бодлогын хууль энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх хууль бол одоо анх удаа ингэж нийлж ажиллаж байгаа тал талдаа бишээ гэдгийг бол хэлэх ёстой. Дата маягаар өгөгдөл маягаар нэгтгэгдэж чадвал шийдвэр гаргаж хурдан болно. Дээрэс нь энэ хөгжлийн бодлого төлөвлөлт гэсэн харьцангуй одоо заавал хүний оролцоогүйгээр бичигдээ төлөвлөгдөд явах болцоо бол одоо бүрдэж байгаа. Тийм учраас намайг бол цахим хөгжлийн сайд байхад би нэг 800 одоо мянган юнит мэдээллийг шилэн дээр нэгтгэсэн. За ингээд төрийн үйлчлэгийн 1200 явахад түүний ард маш их мэдээлэл байсан. Тэр энэ өгөгдөл бол цуглуулах ажил хийгдэж. Энэ өгөгдөл цугларсны дараа бол тэгээд бид нэр энд 20-30-уулаа заавал энд хөгжлийн бодлогын баримт бичиж сууж ингээд нэг байгаад байх бас хэрэггүй бол. Ерөнхийдөө их өгөгдөл дээр энэ төлөвлөлт хийгдэн шүү дээ. Тэр бол бүрэн болцоо бол бүрдэн. Тэгэхээр гол нь бид нар одоо бүх мэдээллүүдээ нийлүүлэх ёстой. Одоо жишээ нь сая гашуун сухадтай ажилласан тэр үеэр бол ядчил одоо энэ уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнтэй худалдаж авж байгаа талтай хийгдэж байгаа бүх гэрээ одоо 3 жил цахим дээр бүртгэгдэж байгаа байхгүй. Тэгээ бид нар энэ дээр ямар нэгэн хүн оролцуулахгүйгээр бүх мэдээлэл биржийн гэрээнүүд чинь ингээд бүртгэгдээ явахаар тэрэн дээрээ анализ хийгээд нөгөө эдийн засгийн өсөлтийг ч тооцдог, инфляцийг ч тооцдог. Тэгээ цаашаа яах вэ гэдгээ ч томьёолдог болох ёстой. Одоо сүүлд сая Солонгост болсон хурлын үеэр бол бас хэлж байгаа. Монголын ингээд чат GPT гээд энэ хэмэл оюухан дээр суурилсан GPT байна. Энэ дээр кириллээр юм аливаа зүйлийг бичихэд бол ер нь бас их бодиттой хариу өгч байгаа. Ер нь бол нэг хүнээс тутахааргүй. За зарим илүү гарах. Яагаад гэвэл Монгол бол мэдээллийг бас нэгтгэцэн орё юм байна. Тэр чинь кириллээр бичихэд их хөвгдлэр анализ хийж ингээд чадж байгаа маа. Тийм учраас онцгойдорс дарга хэлж байгаагаар бид нар бол яг чадамжийн хувьд юм байна. Тэгвэл энийг амжилуулахын тулд бол илүү ингээд системээ хөгжүүлээл ингээл явах нь бол илүү одоо бодиттой гэж бол одоо үзэж байгаа. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэл бол цаашдаа энэ их хөгжлөө ашиглаад илүү одоо бодиттой байна гэж бас итгэж байгаа. Тэгэхээр хяналт хэрэгжүүлэх газраа нэлээ бас сайн ажиллаулаад хөгжлийн бодлого дээр
хяналт тавиад ингээд явна. Нэг хоёр асуулт байна. Энэ үндсэн чиглэлийг бол шинжилгээ ухааны энэ академиар нэлээд өргөн хүрээнд хэлэлцсэн. Өмнө нь бол ер нь би бас ингэж хэлж яхийг бол бас хараагүй сонсоогүй мэт. Тэгэхээр энэ бол бас нэлээд ажил хэрэгч бас сайн хэлцүүлэх болсон гэж бодож байна. За асуулт бол юу гэхээр зэрэг би түрүүчийн ангаах хөдөө аж ахуйн академийн хэлцүүлэг дээр байсан бас санал хэлсэн. За өмнө нь бол маш олон төсөл хөтөлбөр гарсан. Тэрний үр дүнг бол ер нь засгийн газар авч хэлцдэг юм уу юу? Би бас тэр санал хэлж ирсэн. За алтгайл хөтөлбөр гарсан алтны одоо хэдхэн явж байгааг мэдэхгүй. Тэр нь ямар үр дүнтэй болсон мэдэхгүй. Одоо атар дөрөвг гарчиж байна гэж байгаа. Манай нэг агрономч гавья агрономч даваад орж гэж шүүмжилж байсан. Атар ургыгаа дүглээгүй ээжиж атар дөрөв зарлаж байгаа нь одоо бас юу одоо ямар үр дүн гарсан юм. Нөгөө услаатай тариалан чи 50% хүрсэн юм уу юу гэж ярьж ирсэн л да. Тэрнтэй адилхан энийг бол би бас тэгж хэлэх гээд байгаа. Өмнөх төсөл хөтөлбөр үндсэн чиглэлүүдээ бол засгийн газар нэг дүнгийн гаргаад одоо танилцуулж байвал бас зүгээр байна. Тэг юу хэрэгцээ юу гэж. За асуулт юу гэхээр зэрэг асуулт юу вэ гэхээр зэрэг за энэ Алсын хараа 2050-д орсон гэж манай эрдэмтэд бол энэ жилийн шинжилгээ ухааны технологийн төсөл бид нар ийм төсөл дэвшүүлж байна гэдэг явуулдаг сорог байдаг. 25 онд бол шинжилгээ ухааны байгууллагын хэмжээгээр 0 гэж байсан. Нэг шинжилгээ ухааны технологийн төсөл байхгүй. Тэрний яггаар бидний дэвшүүлсэн асуудал бол хөтөлбөрт орцсон. Энэ одоо эхлэхгүй бол болохгүй гэж ярьж байгаа л ингээд дэвшүүлдэг. Тэгээ сорог байдаг. Одоо энэ чи ийм болчих юм биш үзээ гэж би асуух гэдэг байна. Асуултаа нэгдүгээр асуулт юм. За хоёр дахь нь бол ангаах хөдөө аж ахуйгаар 84 санал гарсан юм байна. Сая энэ юун дээр бол 13-ын тусгасан гэж байна. Тэгээд бусд нь одоо тийм шаардлага хангахгүй бидний хийсэн сан тийм таарахын санал байсан юм уу? Энэ дээр нэг одоо академийн зүгээс тайлбар өгөөч гэж асуух. За зодон сүрнгөө баярлалаа. Ер нь бол одоо энэ удаагийн 5 жилийн чиглэлийг анх удаа л бид нар нэг юм үр дүр суурилсан үнэлгээг хийх гэж л оролдоод байгаа. Яа тэгэхээр эргээд энийг нөгөө үнэлэх нь төлөвлөсөн газараа байгаа учраас эхлээд юу хүсэж байгаагаа хэлэхгүйгээр юу бид нар хүсэж байгаагаа хэлэхгүйгээр хүнээс ажил шаардах бол утгагүй болчихдог. Тэгэхээр бид нар чи ер нь манай төр чинь ер нь худалдаа авах ажиллагааныхаа албан даалгаврыг ч гаргаж чадахгүй болчиход шүү дээ. Худалдаа авах ажиллагааныхаа албан даалгаврыг гаргуулах гэж худалдаа авах ажиллагаа зарлаж шүү дээ. Би бол одоо энийг бол ер нь ойлгодгүй. Тэгээд нөө юу хүсэж байгаагаа хэлэхгүйгээр нэг юм даалгавар нь буруу юм гаргачаад тэгчээд нэг ажил хийлгчээд нөгөө хийж гүйцэтгсэн газартаагаа ингээд ажлыг хүлээж авахгүй ингээд маргаан үсэд. Тэгэхээр ерөөсөө бид нар үр дүн суурилсан үнэлгээ огт хийж чадахгүй байна. Тийм учраас энэ удаагийнхыг нэг юм орой лооз юм биш. Яг нэг юм индексүүд тавьчихё. Тоо тавьчихё, тий? Салбар болгон дээр тоог нь тавьчих. Энэ замд энд рүү яаж хүрэхийг бол өөрөө тэр салбарын үр дүнгээр хэмжээ. Тэгээ төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвөө дотор нь зохицуулт хийхдээ хүртэл тэр үр дүн рүү хүрэх гэдэг зорилгоор явбал эргээд тэрийг үнэлэхгүй бол юм үзмжээр үнэлээд байж болохгүй гэж одоо зорж байгаа. Тийм учраас бол ямар ч байсан энэ удаа бол ийм онцлогтой болж өгсөн. За 5 жилийн чиглэл орохын өмнө бид нар засгийн газар дээр 2021-с 2025 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах үүрэгтэй. Тэгээ жишээ нь хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт гэхээр санхүүжилтийн их усүр шийдвэрлэгдсэн 150 төсөл арга хэмжээнээс 72 нь хэрэгжсэн буюу 48% та 56 хэрэгжиж байгаа буюу 22 нь хэрэгжиж эхлэегүй. Санхүүжилтийн их усүр шаардлагатай 88 төсөл арга хэмжээнээс 41 нь бүтэн болон хэсэгчлэн байдлаар шийдвэрлээ. 47 нь огт шийдвэрлэгдээгүй. Техник эдийн засгийн үндэслэл зураг төсөлд боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээнээс 63 нь хэрэгжиж, 3 нь хэрэгжиж, 32 нь хэрэгжиж эхлэегүй. Гэт ингээд
бүх үр дүн сая засгийн газар дээр бол танилцуулсан ингээ үлдчихэж байгаа. Энэ яг ямар үр дүнд төрсөн бэ гэдэг. Тэгэхээр уусаа хуулиараа бид нар байнга одоо энэ төслүүдийн хэрэгжилт гүйцэтгэлийг засгийн газарт их хурл танилцуулах үүрэгтэй. Тэгээ үүнийгээ бол танилцуулаад явж байгаа. За засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд бол өмнөх нь үр дүнгээ өгөөг байхад дараагийнх нь эхэлдэг бол одоо маш олон тохиолдол бол байдаг. Тэгэхээр 5 жилийн чиглэлээ бол ер нь хатуу бариад хэмжиж болохгүй бол ийм хэд ерөнхий байхаараа энэ ерөнхий юмны чи хажуугаар янз бүрийн юм оруулаад ингээд чиглэлд нийцээ болж гинэ гэдээ ингээд яваад идэм бил. Тэгэхээр ингээд тодорхой тавиад өгчих юм бол энэс өөрөө гажихгүй байх болцоо бол туссан. За саналуудыг бол одоо тусгаж дуусаагүй байгаа. Яг одоо сүүлийн байдлаар 15 засгийн газар танилцуулна. Тэгэхээр сая нөө судлагдж байгаа гэсэн байгаа нь ороогүй гэсэн үг бол биш. Тэгэхээр энэ саналуудыг нэмээд тусгаад явна. Гол нь нөгөө түрүүн нэг аргачлалын үед хэлсэн шүү дээ. Доороос дээшээ, дээрээс доош. Дээрээс доош бол амархан. Урт хугацааны бодлого гэдэг нэг юм ерөнхий зорилтуудтай шүү дээ. Доороосоо гэхээр нөгөө салбарын эрх ашиг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар доороосоо төлөвлөлөө ороод ирэхээр нэг уулзуур дээр уулзах хэвээр. Энэ дээр нь төсвийн ерөнхийлөн захирагчдын салбарын үр дүнтэй актив дээр хийгдсэн судалгаанууд нь саналууд нь хэрхэн уялдж байгаануудыг ингэж хэмжиж явахгүй бол за энэ багчуулганаас гаргасан саналуудаас нэг 50% нь авчи, төсвийн ерөнхийлөн захирагч нарын нэг 30% нь авъя, их хурлын гишүүд нэг 20% хэлнэ үзээд ингээд яваад байхаар л эргээд уншихаар хинч юуж ойлгохгүй юм болчиход байна л дээ. Тэ? Тэгэхээр нөгөө манай салбар заавал олныг биш, яг зорилтод руу үр дүн рүү хэрэг чиглэж байгаа юм бэ гэдэг дээр нь яг тэр уулзуур дээр уулзуулж ижил явахгүй бол энд бол нөгөө тэндээс тэдэн хувь авсан, эндээс хэдэн хувь авсан гэдэг нөгөө бялуу хувааж байгаа юм шиг явах юм бол болохгүй мэн. Одоо ч ерөөсөө тэгж явд юм шүү. Салбарын хамт саналууд танаа нэг 5-ыг авсан штэ болоо штэ гэд ингээд тэ. Тэр нь нөгөө зорилтод үр дүнтэй нь холбох биш. Зүгээр танах 5-ыг авсан гэтэл хөдөө аж ахуйн яамнаас 3-ыг авчиад байхад та нар одоо 5-ыг авчиад болоо штэ энэ төр гэд ингээд ахаар л болохоо болчиход байна. Тэгэхээр яг энийг их хатуу барьсан гэж л одоо оролдож байна. За баярлалаа. Тэгэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжүүлэх санхүүжилтийг тооцсон зүйл байдаг болов уу? Тэгэхээр ер нь бол хөрх үр дүн тодорхой ер нь чухал баримттай ч байна. Манай шинжилгээ ухааны салбарын хувьд одоогоос 10 жилийн өмнө эрдэмтний зардлыг 3 дахин нэмэгдүүлнэ гэдэг байсан л дээ. Тэгэхээр тэр хуучин байсан 12 тэрбум одоо 12 тэрбум дараа 1-2 тэрбумаар багасаад байгаад идэвхтэй. Тэгэхээр ер нь төсөвд энэ санхүүжилт дарамт дүүс рүү хэрэгжих бололцоотой гэж үзэж байгаа юу? Нэгдүгээр. Хоёрдугаар саяын бодлогоор жагтын төсөөд асуулт тавьчихлаа. Ер нь засгийн газрын 2024-28 гэсэн үйл ажиллагааны хөтөлбөр байгаа. Энэ бол 26-аас 30 оны гэж байдаг. Цаг хугацааны бол маш их давхцалтай. Тэгэхээр энэ хоёр бичиг баримтын алийг чухалч таарах гэдэг хоёр асуулт байна. Судлагдж байна гэдэг бол яг нэг төсвийн ерөнхийлөн захирагч нар салбарын төрийн захиргааны тэр төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудын саналдаа л одоо уялдуулах гээд ажиллаж байна л гэсэн санаа шүү. За хоёрт бол шинжилгээ ухааны салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэнэ гэдэг бол их одоо том зорилт. Тийм өнөө маргааш шийдчихэд бас бэрхшээлтэй байгаа. Одоо эдийн засгийн байдал сайн биш. Тэгэхээр нөгөө санхүүжилтийн их үүсрүүдийг их олон болгох, академик хэрэгжүүлэг л олох хэрэгтэй л юм шиг байна. Яг мэдээж энэ 2% хүргэнэ гэд бид нар энэ 5 жилийн чиглэл дээр бичсэн бол эргэжил энэ тоо ахих л өст. 0.4 рүү 5 руу гэдэг явах өст. Тэгээд 2% хүрэх. Тэгээ энэ утгаараа бол сая төсвийг дагуулад энэ төр хөвшлийн түншлэлийн хуулийг барьсан. Энэ түншлэлийн хуулийн дээр бол одоо энэ хүрээлэнгүүд академийн дэргэдэх хүрээлэнгүүд өөрт байгаа тэр оюуны өмчөөрөө тэг гаднаас хөрөнгө оруулалт татаад түншлэлээр ингээд янз бүрийн одоо төсөл хэрэгжүүллээ гэж бодоход түүнээс олсон орлогынхоо нэг 5%-ийг нь эрхчлэлийнхаа судалгаа хөгжүүлэлт зарцуулах эрхийг өөрт нь өгөө.
Тэ гэдэг ийм одоо хуулийн заалтыг бол ингээ оруулаад өгч байгаа. Тэгээ ядаж өөрийгөө санхүүжүүлэх. Тэгээ одоо тэ надад маш одоо патент оюуны өмчтэй байна. Энийг гаднаас хөрөнгө оруулалтаа оруулаад ирэнгүү тэр мөнгөө өөртөө зарцуулж чадахгүй байх биш. Ядаж нэг 5%-ийг нь эргэжил дахиад одоо судалгаандаа зарцуулах. Энэ болцоог нь хуулиар бол нээгээд сая оруулсан. Би нөгөө хүрээлэнгүүдээр явсны дараа ийм хуулийн өөрчлөлтийг бол оруулаад явж байгаа. Түншлэлэрч гэсэн ингэж явуулж болж байна. За тэгээ одоо дээрэс нь татварын бусад одоо янз бүрийн дэмжлэгүүд үзүүлэх болцоо бол бүрдэж байгаа. Жишээ нь сая хөрөнгө оруулалтын хөтөлбөрт байгаа бараг 50 орчим төсөл санхүүжилт огт тодорхойгүй байсан. Түүнийгээ одоо нэг энэ хувийн хвшлийн санхүүжилтээр жишээ нь тэр төрийн хвшлийн төвшлийн хуулиар шийдийгээд аймаг орон нутг руу нэрхий нөгөөд үе шатуудыг бууруулад тэгээд ингээд бас шийдвэрлээд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө их үүсвэрээ их олон болов ёо гэж зориод байна. Тэгэл одоо нөгөө надад ч гэсэн хүрээлэнд ажиллах үеэр тэр нөгөө хүрээлэнгүүд нөгөө банкны данс байдгүй гэл те олон саналууд хэлж ирсэн. Би тэрийг тухай бүрд нь Монгол банкнд хэлээд ингэж явж байгаа. Тэр ер нь бол ингээд тал талдаа юм академик эргчлөө олгох ийм бололцоонуудыг бүрдүүлж өгөхгүй бол за эрдэмтэн судлаа академид байгаа одоо ажилтаа албаа хаагчид энэ хүрээлэнгүүдийг эрдэмтдийн цалин 10% өсгөж хангалттай биш байгаа байхгүй. 5 жилийн чиглэл гэдэг бол яг ийм нөгөө бид нар яг ямар замаар явах вэ гэдэг арай ерөнхий. Засгийн газар 4 жилийн хөтөлбөр үйл ажиллагааны хөтөлбөрүүд гэдэг нь салбар болгоноор одоо детальчлаад ингээд зориул бичсэн байгаа шүү дээ. Бүх ажлууд яам болгоноор. Хоёрт бол 5 жилийн чиглэл суурилсан засгийн газрын хөтөлбөр байх ёстой. Тэ? Тэгэхээр анх нөгөө парламентын сонгуулийн дараа 21 оны батлагдсан 5 жилийн чиглэлд бол 4 жилийн хөтөлбөр бүрэн нийцсэн гэдэг бол бас хэрэгэлзээт юм л. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэл чинь аль нам улс төрийн эвсэл тэр ялт малд байгуулад төрийн эрхийг авахаас үл хамааран тэ энэ 5 жилийн чиглэл суурилсан 28 онд одоо сонгуульд нэр дэвшиж байгаа намууд энэ 5 жилийн чиглэлээс гажихгүй л байх л мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлж иж тэр нь хоосон амлалт биш байх хэрэгтэй шүү дээ. Энэ чинь сонгуулийн мөрийн хөтөлбөр биш учраас 5 жилийн чиглэл бол хэмжигдгүй хурц болох үсттэй тоото бодтой байх. Дээрээс нь ийм нөгөө богино хугацаанд оноо авах гэдэг байгаа даа биш. Жишээ нь эрчим хүчийг либералчлах ёстой юу ёстой л байгаа л байна. Халамжийг бууруулнаа л гэдэг. Бууруулах зорилтын 5 жилийн чиглэл мөн үү? Хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих юм? Гэдэг чинь энэ 5 жилийн чиглэл чинь нөгөө иргэдээс оноо цуглуулах гэдэг байгаа шүү. Улсыг зөв авч явах хөтөлбөрөөр онцлогтой. Засгийн хөтөлбөр бол нөгөө тухайн үеийг ирэх барьж байгаа нам сонгуул дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө авчираад ингээд детальчлаад зорилтоо тавьчихсан. Жишээ нь тэр одоо энэ хэрэгжиж байгаа 4 жилийн хөтөлбөр бол нэг бүлэг нь арчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр бүтэн бүлэг шүү дээ. Тэ? Тэгээ тэр нөгөө эрчим хүчний чиглэл чинь дандаа энэ хүн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ингээд тавьсан байхгүй. Ардын намынхаас бол нөгөө баялагын сан мангийн хэсгийг нэг тэр чигийг авсан. Тэгээд нэг юм одоо хамтарсан засгийн газар учраас тэгжиж нэг юм одоо батлагдсан байхгүй. Тэгээд тухайн үед болохоор би яг энэ дээр сууж байхдаа яг ингээд зорилт болгоныхын ард тэр намын одоо мөрийн хөтөлбөрийн тэдийн тэд гээд ингээд давхцж гин гээд ингээд хийж бас яг үндэ бас арай гэж авч гарсан шүү дээ. Энэ чинь нөгөө олны ингээд саналуудыг тусгаад нэгтгээд явсан. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэл бол тэр улс төрөөс жоо хол байвал 28 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр эндээс бас гажихгүй байгаасаа л гэж хүсэж байгаа юм л да. Алсын хараагаас гажаагүй гэдэг алсын хараа бол хит их урт учраас ер нь улс орон яаж хөгжих вэ гэдэг диссертацийн ажил шиг л юм байгаа шүү дээ. Тэрэнд бол маш олон хүн ажилласан, эрдэмт судлаач ажилласан. Үнэхээр тэр замаар явбал одоо хөгжлийн манлай төрнө. Гэхдээ тэр чинь 2050 он хүртэл учраас одоо маш хэцүү хэмжихэд. За баярлалаа.